Зохиомол хэрэг. Улаанбаатар таймс сонин өргөө зочид буудлын гэх хэрэгүүд нийслэлд онцгой хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгүүд юм. Энэхүү хохирлогчид бодит хохирлын тухай яригдах хэрэгүүд байлаа. Өнөөдөр яг нийслэлд ямар бодит хохирол учирсан бэ? Бодит хохирлын тухай наран гэрэл өмгөөлөгчийн хэлсэн жишээг дахин сануулъя. Бодит хохирол гэж юу вэ? Бодит хохирлын талаар өмгөөлөгч наран гэрэл дараах байдлаар тодорхойлсон. Өмч гэж харуулж байгаа савтаа цэвэр ус байна гэж бодъё. Би хулгаагаар зөвшөөрөлгүй энэ савтаа усыг уучлаа. Ус байхгүй болчихлоо. Хоёр прокурор одоо надаас нэхэндээ. Нэг бол усыг авч эсвэл 300 төгрөгийн үнийг төлгөнө. Гэмт хэргийн хохирол гэдэг яг үүн шиг бодиттой байх ёстой гэж эрүүгийн хууль заасан байгаа гэсэн юм. Өргөө буудлын гэх хэрэг. Ерөнхийлөгчийн албан тушаалын байдлыг урвуулан ашиглаж тухайн үед нийслэлийн засаг дарга байсан Ц. Батбаяр нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн даргаар ажиллаж байсан энэ болормоо нартай бүлэглэн нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоол нийслэлийн засаг дарга Ц. Батбаярын 2007 оны 11 дугаар сарын 7-ны өдрийн 555 дугаар захирамжийг тус гаргуулan 605 сая төгрөгийн үнэлгээтэй өргөө зочид буудал нийслэлийн өмчит үйлдвэрийн газрыг татан буулгаж төсөл сонгон шалгаруулахгүйгээр нийслэлийн өмчийн 25%, хар дун компани 75%-ийн оролцоотой Дун өргөө компани байгуулах нэрийдлэр өргөө нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын 453 сая 750 мянган төгрөгийн эд хөрөнгийг өөрийн хүү Батшугрын нэрээр байгуулсан хар дун компани өмчлөлд шилжүүлэн улмаар уг компаниг өөрийн үүсгэн байгуулсан Эскон компани охин компани болгон шилжүүлэн завшиж нийслэлийн өмчид онцгой хэмжээний хохирол учруулсан гэж прокурор яллсныг шүүх хүлээн зөвшөөрч энэ инх баярт ял халдаасан нь ямар ч үндэслэлгүй зохиомол хэрэг түүнд ял ногдуулав. Тэгэхээр энэ нэгдүгээр инх хоёртой холбоотой биш. Хоёрдугаар инх хоёр урвуулан ашигласан бол 200 хэдэн сая төгрөгийг 400 болгоод 400 сая төгрөгтэй хийц 3 Монгол 1.3 тэрбум төгрөг хөрөнгө оруулаад явж байгаа тэр хоёрын шүмжээ зогсож явах. Юуш харин урвуулан ашиглах гэдэг чинь юу юм бэ? Хямдруулах, үргүүдүүлэх, зүгээр авах юм байна. Энд зүгээр авчих юм хаана вэ? Харин улам өмнө өсөөл идэг. Одоо ингээ хот чи өөрөө нийлбэр дүнгээрээ 1.9 орчим тэрбум төгрөгийн хөрөнгөтэй болсон биш. Нонгодлоо шийдэл авдаг болсон юм биш. За тэгээд одоо бүлгэлсэн гэсэн одоо үйлдэлийг бол санаа сэтгэл нэгдэл үйл ажиллагаагаа нэгдэл явуулж байгаа шүү дээ. Гэтэл яагаад одоо за тэр хин яг уу Батбаяр даргын одоо энэ мэдлийн одоо хүн тийм үү одоо яадаг за болормоо дарга энтертэй ингээд юу яаж байгаа гэдэг ингээд ажил төрлийн холбоотой гэдэг ингээд үзэхэд бол энэ инх хоёртой яаж холбогдуулаад байгаа юм бэ гэдэг нь бас их учир дутагдaltaй харагдаад байгаа байхгүй хэргийн материалтай уншихад за тэгэхээр бол энэ хоёрыг за хоёртой холбоотой учраас ингээд яадсан. Тэгэхээр бид нар бол эрүүгийн хууль заасан гол зарчим бол ямар нэгэн байдлаар төсөөтэй зүйл хэрэгжиж болохгүй. Одоо гол зарчим шүү дээ. Иргэний харьцаа, аж ахуйн юу энэ төр дээр бол төсөөтэй зүйл хэрэглээд аргачлалын тэр хэрэгжиж болно гэсэн гол зарчим үйлчлдэг. Гэтэл эрүүгийн хууль дээр энийг л ингээд тодорхой зааж өгөөгүй бол тэрийг бид нар ургуулж бодоод төсөөтэй хэрэглээд болохгүй боломжгүй байхгүй. Гэтэл зүгээр за эн чинь тэрний хүүхдийн чинь энэ одоо заавалчгүй инх хоёртой холбоотой гэсэн ийм үндэслэл ингээд гаргасан юм болов уу гэсэн дүгнэлт өөр ирэхгүй одоо хийгдэж байгаамаа. Тэгэхээр бол бас энэ бас их учир дутагдaltaй. Энэ инх хоёр шүүх хурлын өчигтөө хүү Батшугартай холбоотой гих талаарх тайлбартаа хар дун компани Батшугарын компани биш хуйгийн компани иргэний бүртгэл дээр хуйгийн үүсгэн байгуулсан компани гэд бичигдсэн байгаа. Авилгатай тэмцэх газар мөрдөн байцаалт явуулж байхдаа криминалистикийн шинжилгээгээр Батшугарын гарын үсгийг биш байна гэд тогтоосныг яллагч Сагсай Мөнхбаатар 2 сайн мэдж байгаа. Энэ хангалттай баримт биш гэж юу?
Тэгсэн атал нотлох баримтдаг эрчим мэдүүлгээ уншихдаа өөрийнхөө хүүгээр дамжуулж, хүүгийнхээ компанийг өөр дээрээ төвлөрүүлэн тэр компаниараа дамжуулж, өргөө зочид буудлыг өөртөө авсан болгож, зориуд санаатай худлаа гүчирдлэгийн шинжтэй мэдээллийг прокурор шүүгчдэд буруу нөлөө үзүүлэх гэж уншиж байгааг би эрс ницааж байна гэсэн юм. Би одоо Мөнхбаатарт хэлмээр байна. Мөнхбаатар. Яагаад эрүүгийн хуулиас судлахгүй байна? Энэ нэмэлт өөрчлөлтүүдээ яагаад судлахгүй байна? 2008 онд. Уг нь бол энэ чинь 2002 оны эрүүгийн хуульд чинь албан тушаалын хавьяалыг уруулж ашиглан шимших завшиг хөргдүүлэх, уруулан завшиг хөргдүүлэх гэсэн ийм томьёол байсныг 2008 онд улсын их хурл эрүүгийн хуульд томоохон нэмэлт өөрчлөлт оруулахдаа албан тушаалын хавьяалыг уруулан ашиглаж идэг нэр томьёол хасаад ирж байна. Тэгэхээр одоо 150 гэдэг бол юу болсон гэхээр зэрэг ерөөсөө нэг энэ хариуцлагч бусдын энэ улсууд л хариуцдаг үү. Энийг зүгээр улсын их хурл юу яах гэж ийм өөрчлөлт оруулсан. Тэрийг улсын их хурлын тэр үеийн одоо гишүүдээс л бас тодруулах шаардлагатай. Нийслэлийн өмчийн харилцааны газраас нийслэлийн өмчт үйлдвэрийн газруудын захирлуудын үйл ажиллагаа зорилттой төвшингийн биелэлтийг жил бүр дүгнэж 2005-2006 онд өргөө зочид буудал нийслэлийн өмчт үйлдвэрийн газрын захирал Ж инх жаргалын ажилд тус газар нь сүүлийн жилүүдэд алдагдaltaй ажиллаж байгаагаас төсөвт орлогын татвар болон ноогдол ашиг огт төвлөрүүлэлгүй явж ирсэн. Нийслэлийн өмчийн ашиглалт хангалтгүй, өмчөөс хүртэх үр өгөөж муу байна гэж үзээд хангалтгүй гэсэн үнэлгээ өгсөн. Захирал Ж инх жаргалыг өргөө зочид буудал нийслэлийн өмчт үйлдвэрийн газар татан буугдаж байгаатай холбогдуулан түүнийг ажлаас чөлөөлжээ. Ж инх жаргал нь нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 10 сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоолыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байжээ. Улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2008 оны 6 сарын 30-ны өдрийн 86 дугаар тогтоолд нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах тухай Ж инх жаргалын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүгд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хангаж шийдвэрлсэн давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл муутай байна гэж үзээд нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2008 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 71 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын давж заалдах шатны шүүх хуралдааны 2008 оны 4 дугаар сарын 29-ний 115 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгосуугаа гэсэн байна. Ийхүү нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2007 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 188 дугаар тогтоолыг улсын дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх үндэслэлтэй хууль ёсны болохыг баталгаажуулжээ. Үүнээс үүдэн нийслэлийн засаг даргын 2007 оны 11 дугаар сарын 7-ны өдрийн 555 дугаар захирамжч хууль ёсны гэж үзэхээс өөр ямар ч аргагүй. Энэ инх баярт зохиомол гэмт хэрэг тохож шүүх ял шийдгэснийг харуулж байна. Нийслэл хот тухайн үед гаргаад өгч хөрөнгө оруулалт байхгүй учраас өргөө зочид буудал нийслэлийн өмчт үйлдвэрийн газрын өөрийн хөрөнгөнд тулгуурлан үйл ажиллагааны хүрээг өргөдгөн сайжруулах, эдийн засгийн үр ашгийг дээшлүүлэн төсөвт төвлөрүүлэх, орлогыг нэмэгдүүлэх онцтой арга замыг эрэлхийлж байсан байна. Энэ чиглэлээр нийслэлийн өмчийн харилцааны газар үр ашигтай боломжит бүх хувилбар дээр ажиллажээ. Эдийн засгийн талаас нь бол үнэхээр энэ ашигтай төслүүдийг өнөөдөр хүртэл итгэсээр байна. Өнөөдөр итгэсээр байна. Яагаад би итгэл төгс энэ асуудлыг хурд оруулсан юм гэхээр энэ бол зөв төсөл байсан юм. Маш ашигтай төсөл байсан. Яагаад гэхээр хотын төв үнэхээр одоо нураад унтсан. Нэг орцол байсан шүү дээ. Өргөөж шүү дээ. Нэг орцол байсан. Тэр орцыг яаж тогтцуулсан? Тэр Хардун гэдэг компаниас яаж хөрөнгө оруулалт оруулсан? Бүх явцсан манайд бий. Нийслэлийн өмчийн харилцааны газрын ажилтан дээд уламжлалын хувийн хөвшлийн хөрөнгө оруулалтыг татан хамтарсан аж ахуйн нэгжийн хэлбэрээр үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах саналыг дээд байгууллагадаа танилцуулж байна. Нийслэлийн засаг дарга Ц Батбаяр 2007 оны 8 сарын 17-ны өдөр саналын төслийг нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн дарга энэ болормоод өргөн барьжээ. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралдаан 2007 оны 10 сарын 17-нд хуралдаж олонхын саналаар 188 дугаар тогтоол гаргаж
Түүнд өргөө зочид буудал нийслэлийн өмчт үйлдвэрийн газрын үйл ажиллагааны хүрээг өргөдгөх, үр ашгийг дээшлүүлэх, өмчийн харилцааны менежментийг шинжлэх, хувийн хэмжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор нийслэлийн өмчийн 25%, хар дун компанид 75% оролцоотой хамтарсан компани байгуулахыг нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Ц. Батбаярд зөвшөөрсөгөө гэж заажээ. Энэхүү тогтоолд үндэслэн нийслэлийн засаг дарга Ц. Батбаяр 2007 оны 11 сарын 7-нд 555 тоот захирамж гарган өргөө зочид буудал нийслэлийн өмчт үйлдвэрийн газрын үйл ажиллагааны хүрээг өргөдгөх, үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэмжлийн хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор хар дун компаниар хөрөнгө оруулалт хийлгэн нийслэлийн өмчийн 25%, хар дун компани 75% оролцоотойгоор хамтарсан компани байгуулахыг нийслэлийн өмчийн харилцааны газарт зөвшөөрсөгөө гэсэн байна. Боломжруу хэн нэгэн дүнжтэй. Хэн нэгэн дараагийнхаа өмнөөс шийдвэр гаргаад зурцсан асуудал биш юм аа. Би бол өөрөө хэлээд миний ажил үрдээр ч юм. Би бол шийдвэр гаргах биш. Би зүгээр төрийн албад болгоч. Би бүрсгэтийн ажилтан бас бүржиж сайн. Тэгэхээр энэ заахгүй би тэр гоор хэлээд байлээ л дээ. Би тэр эдийн засгийн ашигтай ажилласан сонирм биш. Энэ бас сонирм биш. Асуудал гэж ойлгохгүй. Энэ бол хамгийн сонирхсан. Яг тэр Монгол улс хөгжлийг явуулаад 21 жил болж байгаа. Энэ олон хөгжил дотроос ямар нь ашигтай ажилласан, ямар нь үр дүнгээ өгч байгаа. Хин энийг хөгжиж авсан, ямар аргаар авсан бэ гэж ярих юм бол надаас ярих юм байна. Гэхдээ би өнөөдөр энийг ярмааргүй. Би яг өөртөө ногдсон намайг одоо хэлчихээд байгаа. Энэ асуудал дээр ярихад энэ хэрэг хөгжсөн бол маш ашигтай хөгжил. Даанч өнөөдөр бол энийг бол хөгжил биш юмаа гэдгийг ойлгосоо гэж хүсэж байна. Энэ бол хөгжил биш. Энд нийслэлийн өмчийг завшсан ямар нэгэн үйлдэл огт хийгдээгүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол, нийслэлийн засаг даргын захирамжинд заасан нийслэлийн өмчийн 25%, хар дун компани 75% оролцоотойгоор хамтарсан компани байгуулах гэсэнтэй холбогдуулан энэ инх хоёрыг энэ болормаа Ц. Батбаяр нарт үүрэг өгч байж ийм хувьтай болгосон гэж үзэж түүнийг шийдэв. Гэтэл өргөө зочид буудал нийслэлийн өмчт үйлдвэрийн газрын үйл ажиллагааны хүрээг өргөдгөх, үр ашгийг дээшлүүлэхэд хувийн хэмжлийн хөрөнгө оруулалтыг татах зайлшгүй шаардлага тухайн үед хотод тулгараад байсан. Гэтэл хот тэр хувийг тэр хар дун гэж компанид ямар шахад үзүүлж байгаа гэхээр чи 800 квадрат метр талбайтай энэ зочид буудал хөрөнгө оруулалтыг 1.3-ыг хий гэж. Тэгээ 75% нь өгөн чамд гэж. Тэр бүгдээрээ бодоод үзье л да. 100% шилжүүлээд үзье. 1 квадрат метрт 2 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулсан байгаа байхгүй юу? Яаж би ургуулan ашиглах гэсээрээ зах зээлийн үнийг 2 нугарсан мөнгийг оруулдаг байна. Ургуулan ашигладаг чи харин зах зээлийн үнийг 2 дахин багасгасан үн оруулдаг юм шүү. Яаж би ургуулan ашиглах хэлээрээ бизнесийн талаас ямар ч ашиггүй ийм төслийг хэрэгжүүлэх юм. Тийм учраас энэ бол ерөөсөө зах зээлийн талдаа бол хот цэвэр өөрийнхөө дураараа тулгасан бизнес эзэсгийн хувьд бол өөрийнхөө өмчийг дэндүү хамгаалсан, хувийн хэмжлийг дэндүү дээрлэгсэн, дарамтлсан ийм төсөл болсон юм байна гэж ойлгож байна. Улсын яллагчид хөрөнгө оруулалтыг 25-75 гэсэн харьцаагаар хийсэн гэж яллсан, шүүгчид ч бас ингэж үзв. Нийслэлийн 25% бол 468 сая төгрөг, харин хар дун компаниас гаргуулах хөрөнгө оруулалт 75% буюу 1 тэрбум 400 сая төгрөг. Хөрөнгө оруулалтын нийлбэр нь 1 тэрбум 868 сая төгрөг болно. Өөрөөр хэлбэл нийслэлээс гаргасан хөрөнгө оруулалтаас 3 дахин их хөрөнгийг хар дун компани гаргахаар болсон байгаа биз? Энэ компаниг нийслэл арай дэндүүлсэн байгаа биз дээ. Нийслэлдээ их ашигтай шийдвэр гаргуулсан дээд улам сөрөнд юун энэ инх баяртаа бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн бос түүнийг шүүхээр ял шийтгүүлж байхын оронд шагнах байсан юм биш үү?